Анх 8 сурагчтай эхлэж байсан бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол сургууль 22 дахь жилийнхээ төгсөлтийн баярыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 2000 гаруй сурагч төгсөж Солонгосын болон дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад илсэн суралцжээ. Гадаад улсад их хэлээрээ боловсрал эзэмсгээс гадна Солонгос болон англи хэлтэй хоёр улсын хос боловсролын гэрчилгээтэй төгсдгөөрөө тус сургуулийн сурагчид онцлогтой юм а. Солонгос дахь Монгол сургуулийн эхлэлийг тэртээ 1999 онд төлөөлөл удирдах зөвлөлийн дарга ЮХ-гийн сургуулийн захирал И-гангийн нар эхлүүлж байсан юм. Өдгөө тус сургуулийн 1-ээс 12 дугаар ангид нийт 360 хүүхэд суралцаж, ерөнхий боловсролын мэдлэгийг их хэл дээрээ монгол багш нараар заалгахаас гадна солонгос хэлийг солонгос монгол багш нараар заалгаж байна. За төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд Улсын хурлын гишүүн асан Мьегомбын инх болд хүрэлцээрж тэртээ 20 гаруй жилийн өмнө сургуулийг үүсгэн байгуулахад оролцож сурах бичгийг нь зөөж байсан турсамжаасаа хуваалцсан юм. Юу хэвэн үүсгэн байгуулагч түүний гэргий Солонгос Монгол сургуулийн нийт хамт олон энэ хүрэлцэн ирсэн зочид та бүхний өдрийн амар амгалан айлтгая. Одоогоос 20 гаруй жилийн өмнө би Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа энэ сургуулийн эхлэл үүслийг тавихад бас юу нэгэн багштай хамтарч ингэж ажиллаж байлаа. Нэг жижигхэн нэг давхар байшингийн нээлтийг хийж бид нар хамт бас туулзгаа ажиллаж энэ сургуулийн эхлэлийг тавьж байсан. Тэгэхэд өнөөдөр сургууль маань ийм олон давхар 4-5 давхар байшинтай болцсон. 2000 гаруй хүүхдийг сургаад төгсгөөд ажил амьдралын нь замд гарын ганцанд хөлийн дөрөөнд хүргэсэн ийм сайхан буянтай үйлсийг хийсэн сургууль болж чадсан байна. Солонгос дахь Монгол сургууль нь 2014 оноос хойш Сөүл хотын Гуанжин дүүрэгт өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жил бүрийн төгсөлтийн баяр болон бусад арга хэмжээнд дүүргийн захиргаа болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ирж оролцдог сургуулийн үйл ажиллагааны дэмжлэгийг үзүүлдэг онцлогтой. Энэ жилийн арга хэмжээнд ч мөн Гуанжин торгийн үндэсний ассамблеийн гишүүн И Жонхон, Гуанжин дүүргийн засаг дарга Ким Гёнху, Гуанжин дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Жон Инхэ, Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсаас байгаа элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга Хаш Эрдэнэ нарыг хүндтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж төгсөгчд болон эцэгчүүдэд баяр хүргэсэн. 제한 몽골 학교가 올해까지 1000명 가까운 졸업생을 Өнөөдөр бид олон үндэстэн, өөр соёл, өөр амьдралын орчинтой хүмүүсийн хамт нэг нийгэмд зэрэгцэн амьдарч байна. Цаашид бидний нийгэм харилцан ялгаатай байдлаа хүнддэг. Өрөөсгөл үзэлгүйгээр бие биенээ ойлгодог, хүртээмжтэй, нээлттэй нийгэм болох ёстой. Ийм төлөвшсөн нийгмийг бүтээхэд бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол сургууль шиг боловсролын байгууллагуудын үүрэг маш чухал юм а. Өнөөдөр тус сургуулийн 5 дугаар ангийг 20, 9 дугаар ангийг 34, 12 дугаар ангийг 35 хүүхэд төгсөж байна. 12 дугаар ангийн сурагчтай амьдралын их замд нь үдэж өгч буй Цэмбэлмаа агш боловсролын салбарт 12 жил ажилласны 11 жилийг нь Солонгос дахь Монгол сургуульд ажиллаж 4 дахь ангиа төгсгөж буй энэ юм. Энэ жилийн төгсөлтийн онцлог гэх юм бол энэ сургуультай хамгийн олон сурагч төгсөж байгаагаараа бас онцлог байгаа. За дээрэс нь Солонгос сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань Солонгосын ихтэй сургууль руу шууд эсэлт хийх боломжтой байдгаараа бас онцлогтой давуу талтай байдаг бас онцгой юм аа. Солонгос дахь Монгол сургуулийн 12 дугаар анги төгсөгчид дундаас 14 сурагч монгол хэл бичгийн шалгалтыг амжилттай өгч тэнцсэн бол хэд хэдэн сурагч солонгос хэлний топикийн дээд оноо олох 5-6 оноотой мөн англи хэлний IELTS-ийн өндөр оноотойгоор төгсөж байна. Мөн 3 сурагч Гуанжин дүүргийн тэргүүний сурагчийн шагналыг гардан авлаа. Би бол дээр Солонгост 12 жил суралцсан юм чинь Солонгосын Сөүл 학교гийн 언론 정보학과 гээд media communication-ийн ангиас сурахыг хүсэж байгаа. За тэгээ ер нь бол ирээдүйд бас ингээд илүү бас media communication харилцаагаа дамжуулаад бас ингээд улс хоорондын ер нь дэлхийн хоорондын гэдэг дамжуулсан тэр гүүр шиг хүн болохыг хүсэж байгаа. Би энэ сургууль 9 дугаар ангиас хойш анх сурч гэлсэн. Тэгээд энэ хугацаанд ерөнхийдөө маш олон зүйлийг сурсан. 3 хэлээр сурч байгаа. Мэдээж их хэлээрээ дараа нь солонгос хэл, тэгээд англи хэлийг сураад ингээд 12 дугаар ингээд төгсөж байна. Төгсөгчдөө бас баярлалаа. Бас мөн багш нар сургуулийн хамт болсон хамт ажилласан багш нар тэгээд бас баярлж байгаа юм.
Төгсөлтийн баярын үеэр амжилттай суралцаж төгссөн хүүхдүүдэд Гуанжун дүүргийн захиргаа болон элчин сайдын яам, сургуулийн болон ивент тэтгэгчдийн нэрэмжит шагналыг гардуулсан юм а. Сөүл хот Монгол чанаас сурвалжлаа. Yeah.